Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлаас гаргах, үндэсний санаачлага өрнүүлэх тухай асуудлыг өнөөдөр засгийн газар танилцуулж шийдвэрлүүллээ. За сүүлд хийгдсэн судалгаанаас харахад Монгол улсын ядуурлын түвшин 2022 онд 27.1% болж Монгол улсад 913,700 хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байгааг судалгаа гарсан бол хөдөө орон нутагт хүн амын 35.5% нь ядуурлын шугамаас бага хэрэглээтэй бол хот суурин газарт 23% байна. За ядуу агийн гол шалтгаан бол иргэдийн мэдлэг боловсрал, ур чадвар, хөдөлмөрийн хандлага, дутагдaltaй, эрүүл мэнд, амьдралын нөхцөл боломж, муу зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй байна гэжээ. За тиймээс засгийн газраас ядуурлын түвшинг бууруулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хэмжээний санаачлага баталлаа. Ус аймгийн давс суманд тэдний ядуу өрх байна. Тэрнийг ус аймгийн засаг дарга насан бат энэ тэр хүн хариуцж ажиллана. Тэрүүгээр нь бүх сум аймгийн засаг дарга нар холбогдох албан тушаалтнуудын ажлыг дүүрнэ. Бүх сумд ядуурлгүй сум болох хөдөлгөөн өрнүүлнэ. Сумын засаг дарга, сумын хурлын төлөөлөгч нар холбогдох албан тушаалтнууд яг өрх бүрээр нэрсийг гаргаж агаад малгүйг нь малжуулах байт юм уу? Тэр мянгат малчтайгаа ирж агаад ажил хөдөлмөр эрхлүүлэх аймгийн засаг дарга нар муу ялгаагүй аймгийн хурлын төлөөлөгч аймгийн улс төрийн болон төрийн хариуцлагатай албан тушаалтнууд олон улсын зарим улсын сайн жишгийн дагуу улиралд нэг өрхийг жилд нэг өрхийг гэх мэтлэн графикийн дагуу ядуурлаас гаргахад нь тусалж дэмждэг эмчигчтэй ажлын төлөв гаргаж ирж байна. 2026 онд бид нар 5,000 өрхийг хөдөлмөрт зуучлая, өөрийн гэсэн орлоготой болгоё гэж зорилт тавиад ажиллаж байгаа. За энэ маань зөвхөн нэг яамны зүгээс улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг амжилттай тэдгээр иргэдийг идэвхтэй хөдөлмөр эрхлэхэд хурц ажиллах нь бас төдийлөн учир дутагдaltaй гэж үзэж байгаа. Тийм учраас ерөнхий сайдын зүгээс шатны засаг дарга нар, аймаг сумын засаг дарга нар мөн аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг татан оролцуулах зайлшгүй шаардлагатай болж байна. За сумдууд дээр ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндсэн үүрэг бол засаг дарга нарт байдаг. За гэтэл яг бодит байдал дээр бол засаг дарга нар энэхүү арга хэмжээнд төдийлөн санаачлагтай ажилдаггүй. За иргэдийн хурлын төлөөлөгчд маань иргэдийн хурлд сонгогддог сум аймагтай. Гэхдээ тухайн сумынхаа ядуурлыг бууруулъя. За үнэхээр ядуу өрх байгаа бол тэдгэрийг хөдөлмөрт зуучлая. За мэрэгжилгүй бол бид нар мэрэгжил эзэмшүүлээд явъя гэдэг санаачлага яг өнөөдрийн хувьд бол бодит амьдрал дээр төдийлөн биелэл олохгүй. Гэрүүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны зүгээс бүх улсын хэмжээнд сум болгонд бас хүртээмжтэй ажиллаж бас чадахгүй. За сум болгон дээр хөдөлмөр халамжийн нэг л байцаагч байдаг. За хүнсний толон өгөхөөс айхтар хэтэрдэггүй. За малжуулах хөтөлбөр, за бусад хөтөлбөр хэдий явж байгаа ч гэсэн тухайн суманд орлого багтаа буюу 40-50 хүнийг хөдөлмөрт зуучлаад мэрэгжилтэй болгоод төдийлөн бас гэрүүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас үр дүнтэй ажиллахад бас учир дутагдaltaй. Тийм учраас эрх бүхий албан тушаалтангуудыг тодорхой хэмжээнд өөрөг хүлээсэн сумын засаг дарга, аймгийн засаг дарга нарыг ерөнхий сайдын зүгээс шууд өөргөжүүлж ажиллах шийдвэр гарсан. Үндэсний санаачлагын үр дүнг ажлын байртаа болсон хүний тоо, жижиг зээлд хамрагдсан өрхийн тоо, шинээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болсон иргэдийн тоо зэрэг бодит үзүүлэлтээр хэмжих юм байна.